байгуулагдсны 2225, их Монгол улс байгуулагдсны 810, ардын ёсгол ялсны 95 жилийн ойн баяр наадмаар цэнгүүлэх төрийн их цагаан тугийг төрийн ордноос хүндэтгэлтэйгээр заалах ёслол болж байна. 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулиар Монголын уламжлалт төрийн их цагаан тугийг Монгол улсын төрийн хүндэтгэлийн бэлэгдэл мөн хэмээн зарснаас хойш жил бүр үндэсний их баяр наадмаар зүлэг ногоон дивжэнэ Төмөн олны Химри Бадран ийхүү 9 үлц цагаан тугаа залан байршуулдаг уламжлалт тогтсон мэлээ. Чингис хаан 1206 онд их Монгол улсыг байгуулж хүннүүгийн үеэс уламжлагдан ирсэн 9 хөлт, 9 хилт, 9 манжлагт төрийн их цагаан тугийг босгон тагснаас эхлэн Монгол түмэн оглон шүтэж дээдэлж ирсэн түүхтэй. Түүх сэргэж уламжлалаа сэргээ мандахын цагт 9 хөлт их цагаан тугийг дахин төрийн бэлэгдэл болгохдоо бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-с доошгүй урттай дил сүлээр үлдсэн байдаг. Газар хүрэхээс цээрэлдэг 9 хөлт цагаан тугийн голд их цагаан туг түүнийг тойрсон 8 илч баг сүлт туг бий. Төрийн ордонд залсан 9 хөлт цагаан тугийг жилд нэг удаа инхүү Төмөн олны өмнө ил залан цэнгүүлдэг уламжлал үндэсний их баяр наадмаар тохиодгоо. Төрийн ордныг нар зүв тойрсоор цэнгэлдэх хүрээлэнд залан наадмын дивжэнд цэнгүүлсэн 9 хөлт цагаан тугийг байршуулснаар Монгол улсын ерөнхийлөгч Илбэгдорж 8 дахь удаага төрийн их баяр наадмаа ёслол төгөлдөр нээлээ. Монгол улсын ерөнхийлөгчийн мандаа үндэсний их баяр наадмыг Найм дахудаага нээжээ. Найм бүхэлдсэн ачаалал иргэн хөгийн нэг хэвшээ бүлэглэж Монгол хүмүүнийхээ их баяраа босоосоо үеийн сайжруулах болно. Монгол улсын ерөнхийлөгч жилийн наадамд чих сортойлгох онцгой үг хэлдэг. Харин энэ удаад дэлхийн анхаарлыг Монголд татах хариуцлагатай өдрүүд ойртож байгааг сануулахын зэрэгцээ Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд хааны алба халаатай гэдгийн адил сүүлийн удаа наадмаа нээж байгаагаа онцлсан юм а. Тэрээр үг хэлж наадмаа нээсний дараа 9 хөлт цагаан тугаа тойрон бүхийн уран дэвлэл үзүүлсэн нь наадамчийн олныг дуу алдуулахад хүргэсэн билээ. Энэ үйлдэлээ тэрээр тайлбарлахдаа бүгчүүдэд хүндэлсэн хүндлэл хэмээсэн юм. Учир нь сур шагаан дээр харуулж цэц мэрэгнээс сорж мэрэгэн хараачтайгаа нааддаг уламжлалтаа бол бүгчүүддээ энэ удаа ийхүү гинтийн хүндэтгэл үзүүлснээр наадамчийн олон жилийн турш ярих хууч ярианы сэдвтэй боллоо. Монголын төрийн их баяр наадам Монгол улсын ерөнхийлөгчийн бүхийн уран дэвлэлээр ийхүү эхэлсэн юм.